Team 809-ийн ерөнхий шалгалтанд бэлтгэж байгаа сурагчид зориулсан номны урлагийн хурдны хууль бэлэг сэдвийн зарим бодлогыг бодож тайлбарлая. За 536 дахь даалгавар. Ус төрөгч болон боромын уур хоорондын урвал 500 Кельвин температурт харьцангуй хурдан 400 Кельвин температурт харьцангуй удаа явагддаг шалтгаануудаас зөвийг нь сонгоно гэж байна. Тэгэхээр 500 Кельвин температурт ашигтай мөргөлтийн тоо ихснэ гэж байна. Тэгэхээр за энд болохоор бид нарт нөгөө нэг температур ихсэхээр ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг асуугаад байна. Температур ихсэхэд за нэгд нь бол мэдээж одоо жижиг хэсгийн кинетик энерги ихснэ. За кинетик энерги ихснэ. За улмаар одоо жижиг хэсгүүд илүү хурдсан. За хурд нэмэгдэнэ. За жижиг хэсгийн хөдөлгөөний хурд нэмэгдэнэ. За гуравт нь бол мэдээж мөргөлдлийн давтамж ихснэ. Нэг хугацаанд болох мөргөлдөлтийн давтамж ихснэ. За мөргөлдлийн давтамж ихсэж байгаа учраас одоо ашигтай мөргөлдлийн тоо бас ихснэ гэсэн үг. Ашигтай мөргөлдөлтийн тоо. За ингээд эцэст нь яах нь урал хурдсан гэсэн үг. За тэгэхээр 500 Кельвин температурт ашигтай мөргөлдлийн тоо ихснэ гэдэг нь зөв. За 500 Кельвин температурт хангалттай энергитэй молекулын тоо нэмэгдэнэ гэдэг нь зөв. За 500 Кельвин температурт урвалын идэвхжлийн энерги бага байна гэдэг бол худлаа гэсэн үг. Тэгэхээр идэвхжлийн энерги бол одоо катализатор хэрэгжилж байгаа тохиолдолд идэвхжлийн энергид өөрчлөлт орно. Температур, концентрац, гадаргуун талбай зэрэг одоо хүчин зүйлсийн хувьд бол идэвхжлийн энерги бол ямар нэгэн байдлаар өөрчлөгдөхгүй. Тэгэхээр зөв хариу 1, 2 гэсэн. За дараа нь энэ Максвелл-Больцманы тархалтын мөрийг байна. T1 ба T2 температурт нэгэн хийм Больцманы тархалтын мөрийг аль диаграмм дээр зөв илэрхийлсэн байна вэ? За T1 нь 400 Кельвин, T2 нь 404 Кельвин. За бид нар Максвелл-Больцманы тархалтын мөрийн дээр яг гол хит хитэн одоо ойлгох чухал санаанууд бий л дээ. Чухал ойлголтууд бий. Энерги. За ингээд жижиг хэсгийн тоо хэмжээг авсан. Тэгэхээр хамгийн гол нь энэ эхлэх цэг нь яг энэ координат их байх хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл системд одоо энергигүй жижиг хэсэг байдаггүй гэсэн. Өөрөөр хэлбэл тэг энергитэй жижиг хэсэг байдаггүй. Тэгэхээр одоо хаана эндээс жишээ нь эндээс ингээд эхэлчихэл да. Тэгэх юм бол энэ тэг энергитэй жижиг хэсэг хэрвээ ингээд эхэлчих юм бол тэг энергитэй жижиг хэсэг одоо тодорхой хэмжээнд байгаа гэсэн ийм одоо илэрхийлэл болчих واخгүй. Өөрөөр хэлбэл энэ хэвтэй тэнхлэх, босоо тэнхлэхийг огтлоод эхэлчихээр. За тэгэхээр тэг энергитэй жижиг хэсэг системд байдаггүй учраас Максвелл-Больцманы тархалтын мөрөө бол одоо энэ координат ихээс ихсэн байх хэвээр. За ингээд координат ихээс эхлээд за тэгээд нэг хэсгийг зурагдана гэж төсөөлье тийм ээ. За тэгээд энэ оройн цэгт харгалзаж байгаа энэ энергийг бол магадлалтай энерги утга гэж нэрлэж байгаа. Магадлалтай энерги. За энэ хавьд нэг энерги утга байна. Энэ бол идэвхжлийн энерги гэсэн. За дээрэс нь бидний одоо ойлгох ёстой дараагийн зүйл нь бол энэ хэрвээ энерги өөрчлөгдөх юм бол энерги ихсэх юм бол мөрийн одоо хэвтэй тэнхлэхийн дагуу баруун тийш шилжинэ гэсэн. Тоо хэмжээ өөрчлөгдөх юм бол босоо тэнхлэхийн дагуу шилжинэ гэсэн үг байхгүй. Яг гэвэл энэ одоо харилцан хамааралч нь босоо тэнхлэх жижиг хэсгийн тоо хэвтэй тэнхлэх энерги авсан байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ жижиг хэсгийн энерги өөрчлөгдөж мөрийн хэвтэй тэнхлэхийн дагуу шилжинэ гэсэн үг. Жижиг хэсгийн тоо хэмжээ өөрчлөгдөж мөрийн босоо тэнхлэхийн дагуу шилжинэ. За тэгээд температур өөрчлөгдөж байгаа учраас энэ жижиг хэсгийн тоо хэмжээ буюу энэ мөрийгаар хашигдсан хэсгийн талбайд бол ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
Зүгээр хэлбэр нь бол өөрчлөгдөж болно. Тэгэхээр температур ихсэхээр энерги ихсээд мөрийн одоо хэвтээ тэмцэхийн дагуу баруун тийш шилжих гэдэг нь шүү дээ. Гэхдээ тэг энергитэй жижиг хэсгийн тоо тэг гэдэг бол яг хадгалах хэвээр. Тэгэхээр ингээд баруун тийшээ шилжээд арай намхан болоод ингээд баруун тийшээ шилжинэ гэсэн үг байхгүй? Арай намхан өргөн болно гэсэн үг л дээ. За ингээд энэ нь бол T1 температур, энэ нь бол яг нь T2 температур гэсэн үг. За магадaltaй энерги утга бол өөрчлөгдөж байна тийм ээ. Энэ бол магадaltaй энерги утга температур ихсгээр магадaltaй энерги утга ихсэж байна гэсэн үг. За иймэрхүү зүйлүүдийг ойлгоцсон байхад ерөнхийдөө бол хариулчих боломжтой. За энд бол яг нь ер нь одоо яг энэ мөрийн одоо хэвтээ тэнхлэгийн дагуу шилжүүл зурсан гэвэл B болон D. За тэгээд одоо C байна. Мөн одоо E байна л да. Энэ дөрв бол дөрвөлээл E бол байхгүй маань. E чинь нөгөө нэг T2 нь их учраас T2 температурт мөрий бол ямар ч байсан хэвтээ тэнхлэгийн дагуу шилжсэн байх хэвээр. За тэгээд B дээр ямар алдаа байгаа юм бэ гэхээр B бол нөгөө координат ихээс эхлэегүй. Тийм учраас энэ бол яг буруу болчихж байгаа гэсэн үг байхгүй. За энэ C дээр ямар алдаа байна вэ гэхээр хэдийгээр баруун тийш шилжүүлсэн боловч энэ нөгөө морийгаар хашигдсан хэсгийн талбай томроод явчихж байгаа байхгүй. Тэгэхээр жижиг хэсгийн тоон хэмжээнд өөрчлөлт ороогүй учраас морийгаар хашигдсан хэсгийн талбай бол яг хэвэндээ л байх хэвээр. За ингээд зөв хариулт нь бол яг D болж байгаа. T1 температур нь бага температур, T2 температур нь өндөр температур. Температур ихсэж байгаа учраас морий хэвтээ тэнхлэхийн дагуу баруун тийшээ шилжээд илүү намхан хэрнээ яг өргөн болж байгаа гэсэн. За ийм санаа явж байна. За дараагийн даалгавар нь болохоор концентрац орж ирж байна. Энэ концентрац шүү дээ. Энд дэр температур гэж бичсэн юм. За энэ концентрац. За тэгээд харахаар энэ мөрий босоо тэнхлэхийн дагуу дээшээ шилжсэн байгаа байхгүй? Босоо тэнхлэхийн дагуу дээшээ шилжсэн. Тэгэхээр чинь C2 C1-ийг харьцуулах юм бол C1 нь их гэсэн үг. Яг тэгвэл жижиг хэсгийн тоон хэмжээ ихсэж байгаа учраас л мөрий яах нь босоо тэнхлэхийн дагуу дээшээ шилжсэн гэсэн үг. За тэгэхээр C2 C1 бол C1 нь их гэсэн үг. За нэгдүгээр. Хоёрдугаар түрүүн зөвхөн катализатор хэрэглэж байгаа тохиолдолд идэвхжлийн энерги буурна гэсэн. Тэгэхээр бид нар энэ идэвхжлийн энергийг харьцуулах юм бол ийм байна шүү дээ. EA1 EA2-ын EA1 нь их байгаа байхгүй. Тэгэхээр EA1 их вэ гэдэг бол энэ яах нь катализаторгүй оруулах идэвхжлийн энерги. EA2 нь болохоор катализатортой оруулах идэвхжлийн энерги гэсэн үг. Катализатор нэмэхээр катализатортай. Катализаторгүй. За тэгэхээр энэ катализаторыг хэрэглэхээр жижиг хэсгийн энергид өөрчлөлт орохгүй. Мөн одоо жижиг хэсгийн тоон хэмжээнд өөрчлөлт орохгүй. Тийм учраас мөрий хэвтээ болон босоо тэнхлэхийн дагуу шилжилт хийдэггүй гэсэн. Тэг хэвтээ болон босоо тэнхлэхийн дагуу шилжилт хийхгүй өөр юу өөрчлөгдгийг гэхээр ерөөсөө яах нь. За нэг ийм хэлбэртэй мөрий байсан гэд үзэх юм бол за энэ EA1 байна тийм ээ. Катализаторгүй. Тэгэхээр мэдээж энерги өөрчлөгдөг учраас хэвтээ тэнхлэхийн дагуу шилжихгүй. Жижиг хэсгийн тоон хэмжээ өөрчлөгдөг учраас босоо тэнхлэхийн дагуу шилжихгүй. Зөвхөн нөгөө босго энерги утга буюу идэвхжлийн энерги нь л яах вэ? Буурдаг гэсэн үг байхгүй. Зөвхөн идэвхжлийн энерги буурж байгаа л буураад тэгээд хангалттай энергитэй жижиг хэсгийн тоо олон болол оруулах хүртсэж байгаа гэсэн. За ингээд хариулахаар C1 нь их тэгээд EA2 нь катализатортай. C1 нь их EA2 нь катализатортай гэхээр зөв хариулт D болж байгаа гэсэн. C1 C2-ийн ихийг бол тийм ээ босоо тэнхлэхийн дагуу дээшээ шилжиж байгаа учраас энэ бол C2 нь илүү өндөр температурт байна гэж хариулж байгаа гэсэн үг. За дараагийн даалгавар нь Америкийн задрах хурал дараах тэгшлэгээр явагддаг азотын үс хурдтай тэнцүү байх илэрхийллийг сонгоно гэж байна. За тэгэхээр ер нь нөгөө уралд орж байгаа болон үүсэж байгаа бодисуудын хурд бол
стохиометрийн коэффициентээс хамаарат ялгаатай байдаг. Жишээлбэл энэ дээр бид нар за 0.2 моль Америкийн уралд орох хурдыг 0.2 молийг үржих секундын сөрөг нэг гэх юм бол азотын үүсэх хурд нь 2 дахин бага байна гэсэн үг байхгүй юу? 1 секундын дотор 0.1 моль концентрацтай азот үүснэ гэсэн үг. За 0.3 моль концентрацтай ус төрөгч үүснэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд уралд орж байгаа болон үүсэж байгаа бодисын хурд бол стохиометрийн коэффициентээс хамаарат ялгаатай байдаг. Тэгэхээр урвалын хурд нь тэгвэл аль бодисын хурдаар тодорхойлох юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр урвалын хурд бол ерөнхийдөө 1 моль хэмжээтэй уралд орж байгаа эсвэл үүсэж байгаа бодисын хурдаар л тодорхойлогдно. Тэгэхээр биднэрт байгаа энэ урвалын жишээн дээр урвалын хурд бол азотын үүсэх хурдтай тэнцүү байна гэсэн үг. Харин аммиакийн үүсэх хурдыг 2 тугаасантай тэнцүү. Ус төрөгчийн үүсэх хурдаар илэрхийлэвэл ус төрөгчийн үүсэх хурдыг 3 тугаана гэсэн үг. За яг энэтэйгээ харгалзуулаад бид нар одоо нөгөө концентрац хугацааны өөрчлөлтөд оруулж ирж болно л да. За азотын үүсэх хурд гэхээр азотын концентрацийн өөрчлөлтийг хуваах нь хугацааны өөрчлөлт байна гэсэн үг. За энэ ашгын уралд арах хурд гэхээр сөрөг тэмдэгтэй байх хэвээр их бодис учраас концентрац нь буурна. Өөрчлөлт нь дандаа одоо сөрөг тэмдэгтэй гардаг учраас хурдных нь өмнө сөрөг тэмдэг тавьж байгаа. За тэгээд хугацааны өөрчлөлт гэж бичнэ. Гэхдээ нөгөө 2 туваах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас бид нар ингээд 2-1-ээр үржүүлээд бичиж болно. Дараа нь ус төрөгчийн үүсэх хурдыг бичихдээ 3-1-ээр үржүүлээд ус төрөгчийн концентрацийн өөрчлөлт хуваах нь хугацааны өөрчлөлт гэд ингээд бичиж гэнэ гэсэн үг. За тэгэхээр бид нар одоо энэ урвалын хурдыг бол азотын хурдтай тэнцүү. Харин аммиакийн хурдаар илэрхийлье гэвэл 2-1-ээр үржүүлнэ. За эсвэл 2 тугаана гэсэн үг. Зарчмын хувьд адилхан. За ус төрөгчийн үүсэх хурдаар илэрхийлье гэвэл 3-1-ээр үржүүлэх эсвэл 3 тугаана гэсэн үг. Тэгэхээр азотын үүсэх хурдтай тэнцүү байх илэрхийллийг сонгоно уу гэхээр энэ хоёрын аль нэгийг л сонгоно гэсэн үг л дээ. За тэгэхээр 3-1-ийг үржих нь за энэ юм байна тий. А юм байна. 3-1-ийг үржих нь ус төрөгчийн концентрацийн өөрчлөлтийг хуваах нь хугацааны өөрчлөлт. За дараагийн даалгавар нь фосфорын пент хлоридын задрах урвал өгсөн байна. Пент хлоридын анхны концентрац 0.2 моль байсан бол урвал ихснээс хойш 6 секундын дараа 0.8 моль болж буурсан бол урвалын хурдыг олоорой гэж. За тэгэхээр урвалын хурд бол пент хлоридын одоо P хлор 5-ын хурдтай тэнцүү байна. Яг гэвэл P хлор 5 чинь стохиометрийн коэффициентийг харахаар 1 моль хэмжээтэй урвалд орж байгаа гэж хэлж болно. За P хлор 5-ын урвалын хурд гэдэг бол уралд орох хурд гэдэг бол сөрөг тэмдэгтэй P хлор 5-ын концентрацийн өөрчлөлт хуваах нь хугацааны өөрчлөлт байна. За ингээд сөрөг тэмдэгтэй P хлор концентрац P хлор 5-ын одоо 6 секундын дараах P хлор 5-ын концентрацаас хасах нь P хлор 5-ын анхны концентрац гэсэн. За энэ нэг гэж тий. За ингээд хуваах нь T2-оос хасах нь T1 гэсэн үг. За ингээд орлуулах юм бол хасах тэмдэгтээ 0.08 хасах нь 0.2 хуваах нь 6 секундээс хасах нь T гэсэн үг. За ингээд 0.8-аас 0.2-ыг хасгаар сөрөг тэмдэгтээ та гарна. Тэгээд хаалтны өмнөх сөрөг тэмдэгтэйгээ үржигдээд эерэг болчихно гэсэн үг. За ингээд P хлор 5-ын уралд орох хурд нь болохоор 0.02 за молийн концентрацийг өөрчлөх нь секундын сөрөг нэг гэсэн. 1 секундын дотор дунджаар 0.2 моль P хлор 5 уралд орж байгаа гэсэн үг. За тэгээд P хлор 5-ын уралд орох хурд нь уралын хурдтай тэнцүү учраас бид нар уралын хурдаа шууд энэгээр сонгоод зөв хариу нь D.
За дараагийн даалгавар нь А-гаас BC үүсэх хурвлын хурд нь 0.3 молын концентрацийг үржих секундын сөрөг бол А бацийн анхны концентрац 0.8 байжгаад 6 секундын дараа хэд болох вэ гэж асуусан байна. За тэгэхээр эхлээд ингэж чи. За урвалын хурд бол А бацийн уралд орох хурдтай тэнцүү юм байна. За А бацийн уралд орох хурд гэдэг бол сөрөг тэмдэгтээ А бацийн концентрацийн өөрчлөлтийг хуваах нь хугацааны өөрчлөлт гэсэн үг. За ингээд хугацааны өөрчлөлттэй нөгөө тийш нь гаргах юм бол сөрөг тэмдэгтээ А бацийн концентрацийн өөрчлөлт тэнцүү А бацийн хурдыг үржих нь хугацааны өөрчлөлт болчихно. За хурд нь 0.3 молын концентрацийг үржих нь секундын сөрөг нэг, хугацаа нь болохоор 6 секунд. Тэгэхээр секундын сөрөг нэг секундтэйгээ хураагдаад 3618 0.18 молын концентрацийн өөрчлөлт нь 0.18 гэсэн. За тэгвэл дельта А гэдэг нь юу юм бэ гэхээр сөрөг тэмдэгтээ А2-оос хасах нь А1 гэсэн үг. За ингээд тэнцүү тэг 118. За хас тэмдэгтээ хаалтаа задлах юм бол сөрөг А2 нэмэх нь А1 тэнцүү тэг 118 болчих. За эндээс бидний олгож байгаа юм нь А2-ыг олгож байгаа. Тэгэхээр А2-оо тэнцвүүгийн нэмдгийг нөгөө талд гаргах юм бол эерэг тэмдэгтээ болчихно. За тэгээд 0.18 урш нь оруулах, нөгөө тийш нь оруулах юм бол хасах нь 0.18 болчихно. Ингээд А1 нь болохоор 0.8, хасах нь тэг 118 гэхээр тэг 162 гэсэн. А2. За ингээд зөв хариу нь D. За дараагийн даалгавар нь азот хүчил төрөгчтэй харилцан үйлчлээд азотын оксид үүсгэж байгаа. За урвалын хурд нь өгсөн азотын концентрац тэг 145 молоос тэг 104 мол болох буурахад ямар хугацаа зарцуулах вэ гэж байна. Азот төр тий. За тэгэхээр энэ тохиолдолд мөн л урвалын хурд бол азотын уралд орох хурдтай тэнцүү юм байна. За азотын уралд орох хурд гэдэг бол азотын сөрөг тэмдэгтээ азотын концентрацийн өөрчлөлт хуваах нь хугацааны өөрчлөлт юм байна. За бид нар хугацааны өөрчлөлтийг олгож байгаа. Тийм учраас хугацааны өөрчлөлтөө урш нь гаргаад хурдаа буцаагаад хойш нь оруулчих. Тэгэхээр сөрөг тэмдэгтээ азотын концентрацийн өөрчлөлт хуваах нь хурд болчих юм байна. За ингээд азотын концентрацийн өөрчлөлт гэдэг нь юу юм бэ гэхээр за Т2 хугацаанд харгалзаж байгаа азотын концентрац, Т1 хугацаанд харгалзах азотын концентрац гэсэн үг. Тэгэхээр Т2 нь болохоор Т2-ыг бид нар олно. Т1 нь болохоор Т гэсэн үг. Тэгэхээр дельта Т гэдэг бол Т2-аас хасах нь Т1 буюу энэ бол яах нь дельта Т гэдэг бол Т2 гарна л гэсэн үг байна шүү дээ. За ингээд орлуулчих. Дельта Т тэнцүү сөрөг тэмдэгтээ 0.4 хасах нь тэг 145. За нэгжээ бичихгүй бол 0.4 молын концентрацтай байж болсон анх 0.45 молын концентрацтай байсан. Хуваах нь хурд нь болохоор 2.5-ыг үржих нь 10-ын сөрөг 4 зэрэгт. Молын концентрацийг үржих нь секундын сөрөг 1. За 0.5 мол. 0.5 молыг хуваах нь 2.5-ыг үржих нь 10-ын сөрөг 4. Молын концентрацийг үржих нь секундын сөрөг 1. За молын концентрацтай хураагдаад 0.5-ыг хуваах нь 2.5-д хуваахаар за ийм тоо гарч байгаа юм байна. 0.02 үржих нь. За энэ 10-ын сөрөг 4 зэрэгтэн дээшээ гарахаар 10-ын эерэг 4 болно. Ингээд секунд болно гэсэн үг.
За энийг бид нэр 2-ыг үржих нь 12 зэрэгт секунд гэж бичиж болно. За ингээд Т2-ыг олцсон гэсэн үг. За дараа нь за бидний одоо дельта N буюу одоо өөрчлөлт тий уралд орсон азотын хэмжээ бол 0.5 мол гэсэн үг. Тэгэхээр бид нэр уралдаасаа харах юм бол ингээд 2 мол NO өсөж байгааз тэгэхээр азотны энд 0.5 орсон гэвэл азотын оксид нь 0.1 мол үүснэ гэсэн. Бодлого нөхцөл дээр энэ хугацаанд үүссэн азотын монооксидын концентрацийг олно гэж байгааз тэгэхээр дельта Т2 нь болохоор 2-ыг үржих нь 12 NO-гийн концентрац нь болохоор 0.1 мол. За ингээд зөв хариу нь А гэсэн үг. За дараагийн даалгавар нь 553 дугаар даалгавар. Цайр металлыг 2 өөр хэмжээтэй илүүдэлт авсны хүчлэлтэй уралд оруулж туршилтаар ялгарсан ус төрөгчийн эслэхүүний хэмжээ туршилтын үр дүнг илэрхийлнэ гэж. Тэгэхээр 3 г цайр эхний туршилтанд 3 г цайр за тэгээд давсны хүчил нь 2 тохиолдолд хоёлаа яаж ийнө илүүдэл байгаа байхгүй. Тэгэхээр илүүдэл гэдэг нь хязгаарлагч уруулжин цайр гэсэн үг. Тэгэхээр цайр захирагдаж урал явна гэсэн үг. Тэгэхээр мэдээж 3 г цайр 6 г цайр орно гэдэг нь за эхний одоо уралаас ялгарсан ус төрөгчийн эслэхүүнийг V1 гэх юм бол за хоёр дахь уралаар ялгарсан ус төрөгчийн эслэхүүн V2 болно. За эндээс V2-ыг V1-ийг тарьцуулсан харьцаа бол 2 гарна гэсэн. Яг л 2 дахин их үүснэ. Их байтсаа 2 дахин их хэмжээтэй авсан учраас 2 дахин их эзлэхүүнтэй ус төрөгч ялгарна. Яг л 6 г нэгэнд нь 3 г цайр авсан, нөгөөд нь 6 г цайр авсан. Тэгэхээр ялгарх ус төрөгчийн эзлэхүүн бол 2 дахин их байна гэсэн. Энэ ялгарх ус төрөгчийн эзлэхүүн бол давсны хүчлээс хамаарахгүй зөвхөн цайраас хамаарах гэдэг нь шүү дээ. Давсны хүчлээ илүүдлээр авсан учраас. За ингээд 2 дахин их одоо хэмжээтэй ус төрөгч ялгарсан гэхээр Е-ийн зөв хариу болж байгаа. Энэ бол нөгөө за энэ таргалзаж байгаа эзлэхүүн гэсэн үг л дээ. Энэ эзлэхүүн бол V2 гэсэн үг. За энэ эзлэхүүн бол V1 гэсэн үг тий. Тэгэхээр V2 нь 2 дахин их ялгарх ёстой учраас зөв хариу нь E болж байгаа гэсэн үг. За дараагийн даалгавар нь бас нэлээд хүнд даалгавар байгаа. 2 мол CO хүчил төрөгчтэй уралд ороод 2 мол CO2 үүсэж байгаа. Уралд 140 мл CO за ингэж Т тэнцүү тиг үед CO-гийн хэмжээ нь 140. Харин O2-ийн хэмжээ нь 120. За урал явуулахад хүчил төрөгчийн уралд орох хурд 0.5 мл-ийг үржих секундын сөрөг бол туршилтын үр дүнг илэрхийлж байгаа графикийг сонгоно гэж байна. За урлаа харах юм бол ийм урал байгаа. Тэгэхээр энэний уралд орох хурд нь 0.5 мл-ийг үржих секундын сөрөг. Тэгэхээр энэнийх нэгийг үржих нь 1 мл-ийг үржих нь секундын сөрөг гэсэн үг. За ингээд эхлээд одоо за D график дээр анализ хийгээд үзье. Орлогыг 100 секундэд явуулсан байна. 100 секунд. Тэгэхээр 100 секундын дараа гэхээр CO бол 40 үлдэнэ гэсэн үг. Яг тэгвэл 100 уралд орчиж байгаа гэсэн үг шүү дээ. Хүчил төрөгч болохоор 100 секундын дотор 50 орно гэдэг чинь хэд үлдэх нь вэ? 70 үлдэнэ гэсэн үг. За тэгээд энэ дээр нэмээд CO2-ыг хийчих тий. CO2 анх тиг байсан. За CO2-ийн үүсэх хурд нь бас 1 мл үржих секундын сөрөг гэсэн үг. Тэгэхээр CO2 бол
100 үүснэ гэсэн үг. 100 ороод тий. За тэгээд хэдүүлээ D-дэр анализ хийхээр D-дэр за CO бол 40 мл болсон байгаа байхгүй. CO-гийн хувьд бол 100 гэсэн үг. За хүчил төрөгчийн хувьд болохоор хэд болсон байна вэ гэхээр 20 мл болчихсон. Тэгэхээр энэ нь яах нь буруу болоо явчихж байгаа байхгүй. За CO2-ийн хувьд болохоор 100 өссөн гэдэг нь энэ нь бас яах нь 100 гэсэн. Ингээд хүчил төрөгчийг буруу одоо илэрхийлсэн байна гэсэн. За тэгэхээр энэ D бол буруу гэсэн. За одоо R очие. Ялгаагүй урвал яах нь 100 секундэд явж дууссан. За 100 секундын дээр CO-гийнх 40 болсон. Үлдсэн зөв. Хүчил төрөгчийнх 70 үлдсэн зөв. CO2-ийнх 100 үлдсэн зөв хариу А болж байгаа гэсэн. За дараагийн даалгавар нь 557. Цайр ус төрөгчийн хлоридын уусмал буюу давсны өвчлөлтэй харилцан үйлчлээд. За тэгээд эхний туршилтанд болохоор 8 мм диаметртэй. Үрлэн за энэ цайр тий үрлэн цайр. За тэгээд хоёр дахь туршилтанд болохоор 3 мм диаметртэй үрлэн цайр. Өөрөөр хэлбэл энэ бол гадаргуун талбай бага. Нунтаглах тусам илүү гадаргуун талбай ихсдэг тийм ээ. Гадаргуун талбай бага. За энэ илүү нөгөө нунтаг байгаа учраас гадаргуун талбай их гэсэн үг. Талбай их. За ингээд нэгдүгээр туршилтанд болохоор хөх өнгөөр илэрхийлсэн буюу нэгдүгээр туршилт бол 48 секундын хугацаанд явж дууссан. Тэгэхээр нэгдүгээр туршилтаар үүсэх ус төрөгчийн хурдыг олох юм бол 48 секундын хугацаанд хэд үүссэн бэ? 60 мл үүссэн. За тэгэхээр 2.5 За 125 мл-ийг үржих нь секундын сөрөг 1 гэсэн үг. 1 секундын дотор 125 мл үүссэн гэсэн үг. Энэ бол нэгдүгээр туршилт. За хоёрдугаар туршилтанд болохоор энэ 3 мм-ийг авсан гэж байгаа. Тэгэхээр хоёрдугаар туршилт болохоор ус төрөгчийн үүсэх хурд нь хоёрдугаар туршилт 24 секундын дээр явж дууссан. Тэгэхээр 24 секундэд 60 өссөн. Тэгэхээр 2.5-ыг үржих нь мл-ийг үржих нь секундын сөрөг 1. За ингээд нэгдүгээр туршилтын за хоёрдугаар туршилтын хурдыг хоёрдугаар туршилтаар үүсэх ус төрөгчийн хурдыг нэгдүгээр туршилтанд үүсэж байгаа ус төрөгчийн хурдад харьцуулах юм бол 2 гарч байгаа. 2 дахь их гэсэн үг. За өөрөөр хэлбэл гадаргуун талбайг ихсэхээр урвалын хурд нь 2 дахь ихссэн гэсэн үг. 8 мм цайрыг авч яснаа тэрийг нь нунтаглаад 3 мм болгоод туршилтыг явуулахад урвалын хурд нь 2 дахь ихссэн гэж болж байна. За дараагийн даалгавар нь 561. S2O8 2 сөрөг йодид ионтой харилцан үйлчлээд сульфат SO4 2 сөрөг нэмэх нь йод 3 сөрөг гэсэн ийм одоо усан усмалд ийм урвал явагдаад тэгээд анхны хурдын аргаар ирэмбийг тодорхойлох туршилт хийсэн байгаа юм л та. За тэгэхээр анхны хурдын аргаар ирэмб тодорхойлохын тулд бид нар ээш дээр бол илүү хялбар одоо ийм одоо тооцоо хийх ёстой. Ингээд 1-2 дугаар туршилтыг харьцуулах гэж байгаа. Яг 1-2 дугаар туршилтыг харьцуулах гэж байгаа гэхээр 1-2 дугаар туршилтан дээр йодын концентрацийг өөрчлөөг байхгүй. Йодын концентрацийг өөрчлөөг. Зөвхөн S2O8 ионы концентрацийг өөрчилсөн. Тэгэхээр анхны хурдын арга гэдэг бол их бодисуудынхаа концентрацийг янз бүрийн харьцаатай аваад ингээд хугацаа концентрацийн хамаарлын хэмжээ тэндээс одоо анхны хурдаа олдог энэ аргыг л анхны хурдын арга гэж байгаа юм л да. Жишээлбэл энэ тохиолдолд нэгдүгээр туршилтан дээр энэ персульфат ионыхоо концентрацийг 0.18
йодид ионынхаа концентрацийг 0.36 байхаар аваад ингээд анхны хурд нь 2.6 гүчиг нь 19.6 гарсан байгаа байхгүй. За хоёр дахь туршлан дээр нь болохоор йодхыг хэвээр байлгаад персульфат ионынхаа концентрацийг 1.5 дахин гэсэн үг л тий. 1.5 дахин ихсгэсэн. 1.5 дахин ихсгэхэд урвалын хурд нь 1.5 дахин ихссэн. Тэгэхээр их хатсын концентрацийг 1.5 дахин ихсгэхээр урвалын хурд нь 1.5 дахин ихссэн байгаа байхгүй. Тийм учраас за бид нар хурдны хуулиар бичих юм бол ингэ бичих нэ л да. К гүрчих нь персульфат ионы концентрацийн за А зэрэгтгчээ тий үржих нь йодид ионыг Б зэрэгтгээд бичих юм бол А нь хэд гарах вэ? 1 гарчиж байгаа гэсэн. Яг тэгвэл персульфат ионы концентрацийг 1.5 дахин ихсгэхээр урвалын хурд нь 1.5 дахин ихсэж байгаа л гэсэн. За дараа нь харьцуулахаар яг одоо нөгөө хураагчих ийм одоо туршилт байхгүй байгаа байхгүй. Тийм учраас 1 болон 3-ыг харьцуулаад үзье. За 1 3-ыг харьцуулаад үзэхээр персульфат ионы концентрацаа 2 дахин ихсгэсэн гэсэн үг. Персульфатын концентрацаа 2 дахин ихсгэсэн. За ингэхээр персульфатаа 2 дахин ихсгээд йодид ионы концентрацаа 0.36 см-ийг 0.54 болгосон гэсэн үг л дээ. Тэгэхээр йодид ионы концентрацаа бас яах нь 1.5 дахин ихсгэсэн. За ингээд урвалын хурдаа анхны хурдаа болсон чинь 2.6 байсан анхны хурд нь 7.8 болж өссөн. Тэгэхээр урвалын хурд 3 дахин хурдсан. Урд дахин ихссэн. За тэгэхээр уг нь бол энэ персульфат ионы концентрацийг 2 дахин ихсгээр урвалын хурд 2 дахин ихсэх ёстой байсан тийм ээ. За гэтэл нөгөө персульфат болны йодид ионы концентрац хоёуланг нь ихсэж байгаа байхгүй. Тэгэхээр персульфатаа 2 дахин ихсгээд йодид ионы концентрацаа 1.5 дахин ихсгэхээр урвалын хурд нь 3 дахин ихссэн. Тийм учраас B нь бол бас 1 гэсэн үг байхгүй. Тэгэхээр персульфатыг 2 дахин ихсгээр 2 дахин ихсээд йодыг 1.5 дахин ихсгээр 1.5 дахин ихсээд ингээд нийтдээ 3 дахин ихссэн гэсэн үг л дээ. За энийг математик аргаар бодож болно. Одоо жишээлбэл энэ 1-3-ыг харьцуулж байгааг математик аргаар бодож болно. Яг тэгвэл яг саяын биднийхээр харьцуулахад бол жоохон хэцүү байгаад байна шүү дээ. Ойлгомжгүй байгаад байна те. Нэг нь 2 дахин ихсгээд нэг нь 1.50 дахин ихсэж 3 дахин ихссэн. Тэгэхээр бид нар ингээд V3-аа гэд бичгээр К үржих нь за эхлээд би томыг нь биччихье. Өөрөөр хэлбэл иймэрхүү бутархай тоо гараад ах юм бол илүү одоо математик үйлдэлээр бодсон илүү оновчтой байдаг гэсэн үг л дээ. За V3 гэдэг бол К үржих нь S2O8 2 сөргийн концентрацийн 3 дахь туршилтынхан тийм ээ үржих нь йод сөргийн концентрацийн Б зэрэгт мөн 3 дахь туршилтын үр дүнг хэрэглэнэ. За А-га бол олцсон учраас ингээд би А гэхгүй шууд нэгээр нь явуулчлаа шүү дээ. За V1 нь болохоор К үржих нь S2O8-ийн концентрац гэхдээ нэг дахь туршилтын концентрац үржих нь йод ионы концентрац гэхдээ нэг дахь туршилтын концентрац. За ингээд К нь хураагдчихж байгаа байхгүй. За ингээд орлуулахаар 0.36 нэг зэрэгт гэсэн үг тийм ээ. За тэрийг бичихгүй ч байсан байна. 0.18 нэг зэрэгт үржих нь 0.054-ийн А зэрэгт үржих нь 0.036-гийн А зэрэгт тэнцүү. За V3 нь болохоор 7.8-ыг үржих нь 19/6
V1 нь болохоор 2.6 үржих нь 10-ийн сөрөг 6. За сөрөг 6 зэрэгтүүд нь хураагдчихна. За эндээс хэд гарах вэ гэхээр 2 гарна. За хойноос нь хэд гарах вэ гэхээр 1.5-ийн А зэрэгт гарна. Ингээд энэ нь хэдтэй тэнцвэрж байгаа? 3-таа тэнцвэрж байгаа. Эндээс 1.5-ийн А зэрэгт гэдэг бол 1.5 болчихж байгаа. 2-ыг хойш нь оруулаад 3-ыг хойш дуурайчаар 1.5 болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр А нь хэд гэсэн үг? 1.5-ийн 1 зэрэгт нь л 1.5 гарна шүү дээ. А биш бэ шүү дээ, тий. Энэ чинь B. Энэ B. Энэ B. Энэ B. Ингээд B нь яг 1 гэд гарч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хурдны хуулиа бичих юм бол V тэнцүү K үржих нь S2O8-ийн концентрац үржих нь йод сөргийн концентрац гэд ингээд хурдны хууль нь бичигдэнэ гэсэн үг. Тэгэхээр зөв хариу нь бол E юм байна. За ингэж олж байгаа аргыг анхны хурдын арга гэж нэрлэж байгаа. Илүү хялбар хураагдахаар нөгөө ингээд жишээлбэл бид нар 1-2-ыг харьцуулахад математик үйлдэлийг шаардлагагүйсэн байхгүй. Яг тэгвэл 1-2-ыг харьцуулахаар шууд энэ 0.36 0.36 хураагдаад шууд Теслботын яны концентрац хэд дахин ихсэж урлагийн урд хэд ихсэж байна гэдэг нь харагдсан байхгүй. Харин 1-3-ыг харьцуулахаар боторхойтой гараад байгаа учраас энэ математик илэрхийлэлээр бодвол илүү оновчтой зөв хариулт гаргаж чадна гэсэн. За дараагийн даалгавар нь мөн одоо эренбитэй холбоотой даалгавар байна. За NO өстрөгчтэй уралдаад N2 ус үүсэж байгаа бол мөн одоо анхны хурдын аргаар эренбийн тодорхойлохоор туршилтын үр дүн өгсөн байна. Эхлээд 1-2 дугаар туршилтыг харьцуулах юм бол 0.15 0.15 таа урагдаад энд урлагийн урдыг 4 дахин ихсэж байна гэсэн үг. Тэгэхэд 1 дахин ихс. Өөрөөр хэлбэл өөрчлөлтөө гэсэн үг. 1 дахин гэж ярихгүй л дээ тийм ээ. Энэ дээр өстрөгчийн концентрацийг 4 дахин ихсэхэд энд өөрчлөгдөөгүй. За тийм болохоор B нь тэг гэсэн үг байхгүй. B нь тэг гэсэн үг. Яг тэгвэл өстрөгчийн концентрацийг 4 дахин өөрчлөхөөр урлагийн урд өөрчлөгдөв гэдэг бол өстрөгчийн хувьд тэг эренбий урлаа гэсэн. За дараа нь тэгвэл 1 болон 3-ыг харьцуулаад үзье. Тэгэхээр өстрөгчийн концентрац хураагдчихна. Энд 2 дахин ихсэж байгаа байхгүй. Тэгэхэд урлагийн урд 4 дахин ихс. Тэгэхээр 2 дахин ихсгээр 4 дахин ихснэ гэдэг бол квадрат зэрэг ихсэж байна гэсэн. Тэгэхээр А нь болохоор 2 гэсэн. За ингээд урлагийн нийт эренбий нь болохоор А дээр нэмэх нь Б-гээр тодорхойлогдно. Тэгэхээр 2 дээр нэмэх нь тэг гээд нийтдээ 2 дугаар эренбий урвал гэсэн. За энэ урлагийн хурдны тогтмолыг олгож байгааз. Тэгэхээр бид нар хурдны хуулиа мэдсэн учраас К-г үржих нь NO-гийн концентрацийн квадрат гэж бичигдэхэр болсон гэсэн. За ингээд хурдны тогтмол нь болохоор V-г хуваах нь NO-гийн концентрацийн квадрат болно. За аль ч туршилтынхаа үр дүнг ашиглаж болно. Хамгийн ихний туршилтынхаа үр дүнг ашиглаж 254 молын концентрацийг үржих нь минутын сөргөнийг хуваах нь. За NO-гийн концентрац болохоор хэдий 0. За энийг нь зэрэгтээр биччихье. 1.5-ыг үржих нь 10-ийн сөрөг 2-ийн зэрэгт молын концентрацийн квадрат болчихж байгаа байхгүй. За ингээд цааш нь үчгээр 254 молын концентрацийг үржих нь минутын сөргөнийг хуваах нь. За 225 билүү те 1.5-ийн квадрат чинь 225 үржих нь 10-ийн сөрөг 4 болно. Ингээд молын концентрацийн квадрат болно. Тэгэхээр энэ квадрат нь энэ молын концентрацтай хуваагдчихаар 254-ыг хуваах нь 225. За 1.13 үржих нь 10-ийн эерэг 4 болно. Дээшээ гараад. За молын концентрацийн сөрөг 1 болно. Үржих нь минутын сөрөг 1 болно. За ингээд бид нар бичгтээ ингэж бичих юм биш үү? D-г үржих нь 10-ийн 3 зэрэгт гэж бичих юм байна. Тэгэхээр 10-ийн 3 зэрэгт болно гэхээр 11 үржих нь 10-ийн 3 гэж бичиж байна. За нэгжний тухайд энэ
литрийн үрчим мойлын сөрөг нэг гэж байгаа. Тийм мойлын сөрөг нэг. Тэгэхээр сая нөгөө нэг мойлын концентрацийн сөрөг нэг гэдэг чинь болохоор литрийн үрчим мойлын сөрөг нэг гэсэн үг байхгүй. Зүгээр мойлын концентрацаа бид нар мойлыг үрчим литрийн сөрөг нэгийг бид нар мойлын концентрац гэдэг нь том юмс тэмдэглэж байна шүү дээ. Тэгэхээр мойлын сөрөг нэг болчихоор солигдоод мойлын сөрөг литрийг үрчим мойлын сөрөг нэг болчихно гэсэн үг шүү. Нэгжний тухайд. За ингээд саяын даалгаврыг үргэлжлэх юм байна. Дээрх хурал эргэх хурал өгөөд урлын хор температурын үзүүлэлт нөлөөг судлан дараах үр дүн гаргаа авчаа гэд 400, 500, 700, 800 Кельвин температур дээр хурдны тогтмолуудыг олсон байна. За ингээд туршилтын үр дүнг ашиглан 400-аас 800 Кельвин температурт дараах хурлын идэвхжлийн энерги болоорой. Температурт урлын идэвхжлийн энерги болоорой гэдэг. За энэ томьёогоо биднэрт ингээд өгсөн юм байна. Тэгэхээр хэдүүлээ шууд л орлуулж байна. Натурал орифм 400-аас 800 гэсэн тийм ээ. Тэгэхээр KT1 нь 400 гэсэн. Тэгэхээр 20. Хуваах нь KT2 нь болохоор 800. 5400-ны 36. Тэнцүү хасах EI. Хуваах нь за R нь болохоор 8314 Joule-ыг үржих нь мойлын сөрөг нэг үржих нь Кельвиний сөрөг нэг. Хуваах нь нэгийг хуваах нь 800 хасах нь нэгийг хуваах нь 400. За ингээд орлуулад энийг мөн гэсэн. За ингээд орлуулад бодохоор за энэ дээр өгсөн томьёон дээр болохоор нэг асуудал байгаа юм байна. За энийг бид нэмэх болгож болно. Эсвэл натурал орифм KT2-ыг хуваах нь KT1 тэгээд сөрөг тэмдэгтээ EI R нэгийг хуваах нь T2 хасах нь нэгийг хуваах нь T1 гэж ингэж бодно. Энэ дэр нэг тэмдэг алдаад өгсөн байна. За тэгэхээр тэмдгийн засаад хэдүүлээ орлуулъя. За тэмдгийн засаад орлуулахаар натурал орифм 5436 хуваах нь 20. Тэнцүү сөрөг тэмдэгтээ EI хуваах нь за R гэдэг. Энийг R-аар орлуулъя явчих. Нэгийг хуваах нь T2. За 800 нэгийг хуваах нь 800 хасах нь нэгийг хуваах нь 400 гэчээ. За ингээд эндээс натурал орифм 2 718 гэсэн тоо гарч байгаа. За 54 36-г хуваах нь 20. Тэг 2718. Ингээд тэнцүү сөрөг тэмдэгтээ EI хуваах нь R. За энэ хаалтан доторхыг энэ дээр ижил хуваар өгчих юм бол энэ сөрөг тэмдэгтээ нэгийг хуваах нь 800 болчихж байгаа. Хаалтан доторхыг ижил хуваар өгөөд бодохоор за ингээд цааш нь бодохоор натурал орифм 2 718 болохоор 1 гарчиж байгаа гэсэн. Тэгэхээр 1 тэнцүү EI хуваах нь 800 үржих нь R гэсэн ийм тоо болж байгаа гэсэн үг л дээ. Энэ хас тамиртай хаалт задраад үзэгчж байгаа учраас нэмэх болчихж байгаа. За эндээс EI тэнцүү 800 энэ чинь Кельвинтэй байгаа тийм ээ. 800 Кельвинийг үржих нь R гэсэн үг. За ингээд орлуулахаар 800 Кельвинийг үржих нь 8314 Joule-ыг үржих нь Кельвиний сөрөг нэг үржих нь мойлын сөрөг нэг. За ингээд Кельвинтэйгээ хураагдаад 800
800 гүрчгэн 8314. За ингээд 6651 жоулыг үржих нь мойлын сөрөг 1. За тэгээд энийг килжоул болгоод бүглэх юм байна тийм ээ. Тэгэхээр 665-ыг үржих нь 665 килжоулыг үржих нь мойлын сөрөг 1 гэсэн үг. Тэгэхээр F-цэг GH нь болохоор 6,65 гэсэн. За ингээд энэ болохоор итгэвчлийн температур хурдны тогтмолын хамаарал. Ер нь температур ихсгээр яагаад урлын хурд ихсдэг гэдэг мэдээж одоо чанарын хувьд бол кинетик энерги хурд за тэгээ мөрөгдөлтийн давтамжтай холбоотойгоор тайлбарлаж болж байна. Тоон талаасаа тэгвэл яагаад урлын хурд ихсдэг юм бэ гэхээр температур ихсгээр хурдны тогтмол ихсдэг байгаа байхгүй. Тийм болохоор хурдны тогтмол бол хурдтайгаа шууд хамааралтай. Тийм учраас хурдны тогтмол бол хурдтайгаа шууд хамааралтай. Тийм болохоор температур ихсгээр хурдны тогтмол ихсэхэд улмаар хурд ихсдэг гэсэн үг. За дараагийн даалгавар нь мөн л одоо ирэмбтэй даалгавар байна. За энэ дээр болохоор бас анхны урдын аргаар ирэмбийг тодорхойлж байгаа. 1-2 дугаар түвшинтэйг харьцуулахаар энэ хлорат ионы концентрац нэмээд ус төрөгч ионы концентрац хурагдаад 2 дахь ихсгээр урлын урд 2 дахь ихсэж байгаа гэсэн үг. За тэгэхээр хурдны хуулиар бичих юм бол V тэнцүү K үржих нь бором ионы концентрацийн боромид ионы концентрацийн А зэрэгт үржих нь хлорат ионы концентрацийн B зэрэгт үржих нь ус төрөгч ионы концентрацийн C зэрэгт гэж бичнэ. За ингээд эндээс А нь бол 1 гэсэн үг. Боромид ионы концентрацийг 2 дахь ихсгээр урлын урд 2 дахь ихсэж байгаа гэсэн үг. За дараа нь харьцуулах боломжтой гэхээр 2 болон 3-ыг харьцуулж болж байна. Тэгвэл боромид ионы хурагдаад ус төрөгчийн хурагдаад хлорат ионы концентрацийг 2 дахь ихсэхээр урлын урд өөрчлөгдөөгүй. Тэгэхээр B нь тэг гэсэн үг. Концентрац нь 2 дахь ихсгээд байх урлын урд өөрчлөгдөхгүй гэдэг бол тэг ирэмбий урлаа гэсэн үг. За дараа нь болохоор 3-4-ыг харьцуулчих юм байна. Тэгэх юм бол боромид ионы хурагдаад хлорат ионы хурагдаад ус төрөгчийн концентрацийг 2 дахь ихсэхээр урлын урд бас өөрчлөгдөөгүй. Тэгэхээр C нь бас яах нь тэг гэсэн үг. За ингээд A нь 1, B нь тэг, C нь бас тэг гэсэн үг. За ингээд урлын нийт ирмэг мэдээж A, B, C-ийн нийлбэрээр тодорхойлогдно гэхээр 1 гэсэн үг. За одоо дээрх урлын нийт ирэмбэд харгалзах хурдны хуулийн ерөнхий тэгштгэл гэж байгааз. Тэгэхээр 1-р ирэмбийн хурдны хуулийн ерөнхий тэгштгэл гэсэн үг. Тэгэхээр E нь болохоор 2 гэсэн үг. За хлорат ионы анхны концентрац ба урлын хурдны хамаарлын график. Тэгэхээр хлорат ионы концентрацаас урлын хурд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл тэг ирэмбийн урвал байсан учраас тэг ирэмбийн урвалын үед концентрацийг яаж ч өөрчилсөн хурд нь бол тогтмол байна гэд энэ график тийм ээ. Концентрац ихсээд байхад хурд нь тогтмол байгаа байхгүй. Тэгэхээр F нь 4 гэсэн үг. За энэ урлын температурыг өөрчлөхөд хурдны тогтмол өөрчлөгдөх. За мэдээж хурдны тогтмол бол температураас хамаарсан юм шиг байна. Тийм болохоор өөрчлөгдөн. Урлын их үтсийн концентрацийг өөрчлөхөд хурдны тогтмол өөрчлөгдөх. Хурдны тогтмол бол температураас хамаарсан юм шиг байна. Температур болон катализатораас хамаарсан юм шиг байна. Тийм болохоор концентрацийг өөрчлөхөд бол хурдны тогтмолд өөрчлөлт орохгүй, өөрчлөгдөхгүй. Тийм болохоор энэ дээр тэг биш бид нэр юу гэх нь 1 гэж хариулнаа гэсэн үг. 1 гэж хариулна. За 12 дугаар ингээд урлын механизмтай холбоотой асуудал бас байгаа.
Урал бол их үдсээс бүтээгдэхүүн үүсгэхэд бол хэд хэдэн ийм игэл шатыг дамжиж явдаг. За энэ бол игэл урал гэсэн үг. За игэл урвалын үед молекул чанар болон ирэмб нь одоо адилхан байдаг. Тэгэхээр нэгдүгээр шатны урвалын молекул чанар нь 2 гэсэн үг. Өөрөөр хэлбэл стохиометрийн коэффициент нь молекул чанарыг илэрхийлдэг. За хоёр дахь урвалын молекул чанар нь бас 2 гэсэн үг. Y-ийн өмнө 1, E-ийн өмнө 1 байгаа гэсэн үг. За игэл урвалын үед молекул чанар болон ирэмб нь адилхан байдаг. Тэнцүү байдаг. Тийм учраас бид нар V1 тэнцүү. За энэ урвалын ордны тогтмол K1, энэ урвалын ордны тогтмол K2 гэх юм бол K1-ийг үржих нь F-ийн концентрацийн квадрат гэж бичнэ. Хоёр дахь урвалын ордны хууль хэвшигтэй V2 тэнцүү K2-ыг үржих нь Y-ийн концентрац үржих нь E-ийн концентрац гэдэг ингээд шууд бичнэ. Игэл урвалын хувьд хурдны хуулийн яг ирэмб нь стохиометрийн коэффициент нь шууд ирэмб болоод бичиж болно гэсэн игэл урвалын хувьд. За дараагийн асуудал нь юу вэ гэхээр ийм олон шаттай урвалын хувьд тийм нэгээс олон шаттай урвалын хувьд хамгийн удаан явж байгаа энэ шатны урвалын хурд бол урвалын одоо ерөнхий хурдыг илэрхийлнэ. Урвалын ерөнхий хурдыг илэрхийлнэ. Тийм учраас энэ урвалын ерөнхий хурд бол өөрөлдвөл бид нар энэ урвалын хурдыг K1-ийг үржих нь F-ийн концентрацийн квадрат гэдэг ингээд бичнэ гэсэн үг байхгүй. Энэ урвалын хурдны хуулийг. Яагаад энэ урвалын хурдны хуулийг ингэж бичиж байгаа юм гэхээр энэ урвал бол хоёр шаттай урвал юм байна. Тэгэхээр энэ хоёр шатны урвалыг бид нар игэл урвал гэж нэрлэлцэж байна. Игэл урвалын хувьд стохиометрийн коэффициент нь шууд яах нь ирэмб болоод явчихна. Тэгээд игэл урвалууд дотроос хамгийн удаан явж байгаа тэр шатны игэл урвалын хурд бол урвалын одоо энэ ерөнхий урвалын хурдыг илэрхийлнэ. Тийм учраас энэ ерөнхий урвалын хурд бол нэгдүгээр шатны буюу хамгийн удаан явж байгаа игэл урвалын хурдаар тодорхойлогдно гэд V тэнцүү K1-ийг үржих нь F-ийн квадрат гэж бичиж байгаа. Ингээд зөв хариулт нь B гэсэн. За ингээд урвалын хурдтай холбоотой өөр одоо нэмж асууж тодруулах даалгавар байвал коммент хэсэгт бодлогын дугаарыг үлдээгээрэй.